2 дахь жилдээ болж байгаа манай Аваны Олимпиад хүүхдүүд маань Библийн тааварда 2 дахь жилээ оролцсон хүүхдүүд байна. Бас анх удаа оролцож байгаа хүүхдүүд байна. Мөн энэ жил 2 баг тэнцээд 300 оноо аваад сүүлийн шатанда буюу одоо шилдэг багийг шалгаруулах сургаалт өгсөөр бас 2 баг орлоо. Тэгээ бүх хүүхдүүдтэй маш их баярлалаа. Эзний үгийг цээжил зүрхэндээ хадгалж эзний үгтэй хамт амьдарч байгаа хүүхдүүдтэй маш их баярлалаа. Намайг Бэм Өгтлөн гэдэг би Антиох Монгол чуулганы хүүхэд байна. Тэгээд яг Авана гэдэг тэмцээнд ороод яг ахвалч самбай байдал гэдгийг сурсан. Тэгээд яг гişил цээжлээд Бурхны үгэнд ор яг ямар гоё байдаг, ямар хөвгөлтэй байдгийг сурсан. Авана спорт наадмын 2026 оны Библийн тэмцээн дээр асуулт боловсруулж бас шүүлт хийж оролцлоо. Тэгээд хүүхдүүд маш сайн чиглэсэн байна. Тэгээд нэгдүгээр хүүхдүүдээр маш их бахархаж байна. Яа тэгэхээр маш сайн бэлдсэн байна. Эзний үгнээс суралцж байгаа. Цаашин бяцхан дүүнэрийн энэ бүхлэт үеийг хараад баяртай. Хоёрдугаар Авана хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бүх чуулгануудад талархъя. Яа тэгэхээр системтэйгээр биеийг хөгжил, сүнслэг байдал бүх талбар дээр хүүхдүүдэд идэвхтэйгээр оролцуулсан маш баярлалаа. Сайн намайг ариун гэдэг би Есээр цугларах байна. Тэгээд энэ өнөөдөр болж байгаа Аваны Олимпиад болохоор өмнө жил манай цуглаараа дээр алтан медалийг авсан. Энэ жил бас яг манай цуглаа ингэж 2 баг орж байгаатай баяртай байна. Тэгээд бидний энэ тоглоом ишлэл ороход яг 2 баг орж байгаа болохоор яг бибинтэйгээ ингэж илүү сайн болохын тулд ингэ өрсөлдсөн тул яг ингэ сайн оролцож чадсан гэж бодож байна. Баярлалаа. Засарсан намайг 8 жил гэдэг би тэгээд анх энэ Аванад ингээд Аваны хүүхдийн наадамд оролцоод ингээд дагсаасад амар баярлсан. Тэгээд ингээд одоо мундаг хүүхдүүдтэй өрсөлдөд тэр гоё байна. Намайг Төгсөрдөн гэдэг. Намайг Их Мандах гэдэг. Намайг Итгэлэн гэдэг. Тэгээд одоо бидний газар байгаа болохоор Авана тэмцээн болж байгаа. Тэгээд энэ Авана тэмцээнд бид нар 1 сар бүтэн бэлдсэн. Ингээ хүмүүстэй цуг бэлдээд бид нар ингээ бэлдэх болгондоо ингээ бибинтэй илүү тогтсон байсан. Бид нар бас дараа жил дахиад орно. Сайн бэлдэж байгаа даа. Тэгээд энэ жил ороход би ингээд нэг зүйл ухаарсан ингээд өөр хүмүүстэй цуг ингээд байхад амар гоё цагийг өнгөрүүлт юм байлаа. Та нар ч гэсэн ингээд өөрийнхөө дотны хүмүүстэй цагийг их өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. Логос чуулган байна. За сайн мэцэн намайг Азуур гэдэг. За энэ удаагийн Авана Төвтийн наадмаар спорт бүхнийхээ ерөнхий шүүгчээр оролцлоо. За тэгээ багуудыг харахад үнэхээр сайн бэлдсэн байна. Маш их өрсөлдөөнтэй сонирхолтой боллоо. Тэгээ бид нэр өнгөрсөн жилийнхийг бодвол энэ жил илүү туршлагатай илүү зохион байгуулалт сайтай боллоо гэж миний хувьд бас дүгнэж байна. Тэгээд яг ч хүү нэгэн төрүүлдэг. Тэгээд олон багууд дундаас нэг нь шалгарлаа. За тэгээд оролцсон бүх багуудаа, бүх хүүхдүүдтэй, үйлчилсэн бүх багш нартаа, чуулганых нь ахлагч пасторуудтай бүгдээрээ маш их баярлалаа.
За яг энэ цаг мөчид Монгол улсын Евангелийн эзний дэрэгдэх чуулгануудын хүүхэд багчуудад зориулсан Авана хүүхдийн наадам амжилттай болж өндөрлөж байна. За энэхүү үйл ажиллагаагаар манай 20 гаруй чуулганы 200 хүүхэд хамтдаа Авана клубыг чуулган дээрээ ажилуулад тэгээд жилийн турш 2 жилийн турш чийжилсэн ишлэлээрээ Библийн таавагт оролцлоо. Мөн спорт тоглоомоор бас хоорондоо өрсөлдлөө. Тэгээд энэ үйл ажиллагаанд бас маш олон чуулганы хүүхдийн багш нар хамтдаа нэгдэж хүүхдүүдийнхаа төлөө хүүхдүүдийнхаа одоо сүнслэг хөгжил болон спорт хөгжил эв нэгдлийн төлөө хамтран нэгдэж энэхүү үйл ажиллагааг хамтарч үйлчлэн хийж байгаад маш их талархаж байна. За мөн бас онцгойлон бас ээж аавууд бас маш их идэвхтэй оролцож байна. Тэгэхээр хүүхдийн зөвлөлийнхаа баг хамт олон Авана Монголынхаа баг хамт олон болон чуулгандаа хүүхдийнхаа төлөө үйлчилж байгаа итгэмжтэй багш нартаа маш их баярлалаа гэж хэлж байна. Баярлалаа.